Намайг цусны сөөргөөтэй цус нугаларсан гэсэн. Энэ нь ходоодонд сөрөг нөлөөтэй юу? За энэ бол монголчуудад маш түгээмэл байдаг асуудал. Тэгэхээр цус нугарах үед ядгүй гэхээр цусны урсгал цааддаг. Цус хүүдийнээс хэвийн гадагш чадхаа болчдөг. Ингээд цус ерөнхийдөө хүүдийн төгтгөрдөг. За тэгэхээр энэс болоод цусны хүүдийн даралт ихсэн. Тэгээд сөөргөө үүсдэг. Цусны сөөргөө. Тэгэхээр цусны сөөргөө гэдэг нь болохоор таны цус ходоод руу орж ирж байна гэсэн үг. За энэс болоод ходоодны сас бүрхүүл байнга гэмтэн түлэгдэнэ. Хэрвээ энэ нь удаан үргэлжлэх юм бол ходоодноос гадна улаан хоолой цаашлаа түнх зэлгүүр хүртэл гэмтэж. За бүр эмчилгээ хийхгүй ингээд амьдралын хэв маяг нь буруу, хоолтон буруу явах юм бол цаашдаа ходоод улаан хоолой хорт тавдар үүсэх эрсдэл нэмэгддэг. Хэрвээ таны цусны хүүдий төрөлхийн ч юм уу эсвэл ямар нэгэн байдлаар олдмолоор нугарсан байгаа бол та сөсөө шингэлж урсгалыг нь дэмжих хүнс хэрэглээд тодорхой эдлэг дасгалыг тогтмол хийж хэвших хэрэгтэй.